Энэ Монгол Ардын нам өглөө жахаасаад би юм ярьж байна. Монгол Ардын нам өглөө 14 цаг хүртэл завсарлага авсан. Завсарлагаа сунгаад 15:30 болсон. Тэгэн ч одоо яасан ийснэ ярьж хэлж энэ чуулганаа үргэлжлүүлдэг юм. Асуудал нь төсөвтэй биш юм шүү. Их хурлын дэд дарга томилуулж чадахгүй, сандал суудлынхаа асуудлыг шийдэж чадахгүй ингээд төрийн ажлыг гацаагаад тэгээ завсраар нь хов гişүүд орж ирж хотлоо попрод. Ингээл арчилсан нам ажил гацаагаад байгаа юм шиг, арчилсан намаас бол төсөв гацаад байгаа юм шиг ийм нийгэмд хотлоо юм гардуулахаа болоо. Энд хин сууж байна. Арчилсан намынхан бүгдээрээ сууж шин. Энд ардын намынхан байхгүй. Би сая сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёрын тэр ярьж байгаа зүйлийг сонслоо. Арчилсан нам одоо Төсвийн байнгын хорон дээр асуудлыг шийдэд ороод ирсэн юм шиг юм яриад байгаа. Төсвийн байнгын хоронд дээр чи 30 хүн байдаг шин. Тэг манайхаас 9 хүн байдаг шин. Та нар тэгээд хориулаа байж бид нар дийлдлээ юу? Яагаад ингэ хотлоо ярьдгийг? Дээр нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг арчилсан нам дээр тавьчихсан байна гэдэг. Энэ жоохон үнэлдэ. Нийт төсвийн 3% байгаа юм. Тэгэхээр бид нар нийт төсвийн 97%-ийг өөр дээрээ тавиулчихсан юм а гэдгээ улс орон дээр зарлж шин. Та нар угаасаа ингэж л явдаг л да. Өнөөдөр нийгэм болохгүй болцсон юм шиг нэг сонин юм яриад байх юм. Нийт 32 жилийн 28-нд нь төр бариад л ийм дэвшинд авчирчаад байгаа шин. Тэгээ бид нар ч харин дэвчээртэйгээр та нарын зодооныг 2 сар гаруй ард түмэнтэйгээ харлаа. Амтны хөрөөлөнд байгаа юм шиг загнахын та нар. Төсвийг бодлогоор зохицуулдаг. Та нар үнэхээр 100 гаруй жилийн настай намын бол 30 арчилсан сонгуулиас хойш 32 жилийн 28 жилийн төр барьсан бол энэ цалин цагаагийн чинь эгэ нэг дээрэм тонуулын аргаар нэмдэггүй. Энд чи одоо та нарын хөгжлийн хөтлөөр бодлого зорилтондоо тойруулж нэмдэг шүү дээ. 16-аас 20 он 64-ийн бүлэг байсан. 20-оос 24 он 62-ийн бүлэг байсан. 24-оос одоо 68 байна. Тэ хоёр тасарч хуваагдчихад хичнээн одоо сар жилээр муудчихад ингээд арс нам руу худлаа яриха бол сандаг очир гişүүн сайн зэрэг гişүү хоёр яг хэлээд байна шүү дээ. Арчилсан намынхныг яаж хийж гоод 200 тэрбум төгрөг тавиулцсан гэдэг чинь нийт төсвийн 3%. Бид нар 97%-ийн хуваагаад авчихсан юм а. Энэдэд юу ч өгөхгүй байх хэрэгтэй байсан чинь харин 3%-ийг тавьчихсан байна хөөх юм. Ингэж хэлж болох юм уу? Тэгэхээр та нар бол асуудал нь завсарлага авсан бол орж ирээд төсөө үргэлжлүүлэх хэрэгтэй байсан. Их хурлын дэд даргатай л байсан та нар. Үндсэн үлж өчөөгүй бол өнөөдөр тэгээд өдөрдөө даваад явах байсан шүү. Болохгүй гэсээр байтал болно гэсээр байжгаад үндсэн үлээ дэвсэлж хайчаад тэгээд дараагийнхаа дэд даргаыг бас хуульж өчөө тавиулах гэдэг. Хэзээ байхдаа та нар одоо ийм болцсон. Та нар одоо 28 жил нэг цоожгүй эскалатанд ороод иддэг. Энэнийг л одоо 100% идүүлсэнгүй. Энэдэд одоо нэг бас нэг ер нь хөрөнгө оруулалт гэдэг чинь бид нар гадаадад юм барья гэв шүү дээ. Монгол улсын хаана ихтэй нэг хөрөнгө оруулалт гэж шүү дээ. Тэгээ аль нэгэн аймагт нэг жоохон нэг сургууль юм уу цэцэрлэг тавьчихсан байна. Юуг нь өччих гээд байгаа. 100 жилийнхаа ойг хийж байгаа сум эсхийг гэрт цэцэрлэг нь явж гин. Тэгээ тэн дээр цэцэрлэг тавиад өгчөөч гэж хэлэх нь яагаад та нарын зөвөг хөргөд байгаа. Тийм учраас худлаа ингэж материал нулимс соногдгаа боль та нар. Төсвийн байнгын хорон дээр та нар ямар ч шийдвэр гаргавайгүй л 30-аад гишүүний хориод нь байж гин. Бүх бодлого зохицуултыг бүх байнгын хорон дээр хийвэл болж гин. Өнөөдөр гөлөг төөрүүлж байгаа юм шиг нэг сарыг авлаа. Тэр Эрдэнэбат гишүүнд би үг хэлэх гэсэн гараа явуулсан байна. Цалин нэмэгэнгүүт гардагшаа гараад попордог. Гүйж орж ирэнгүүтээ тэрийг үгүй болгочих, энийг үгүй болгочих. Ямар ч судалгаа тооцоо байхгүй далайн дээрэмчин шиг загнаж байгаа. Ингэж төсөв баталдаг юм уу? Ингэж төр барьдаг юм уу? Тэгээд бүгдээрээ хаяад уруулаа өнжүүдээ даалга болчихно. Тэнд би учир сайдыг бас одоо жахаа сайдыг энд орж ирсэн сайдыг баярлж байна. Гэхдээ та нар орж ирснийх нь буруу биш. Хариулт өгөөд би ахад тодруулъя гэж бодож байна. Монголын төрөөр 28 жил тонгоччоод тэгээ сүүлийн 2 жил 2 сар амтны хөрөөлөн шиг загинчаад тэгээд нэг
За ер нь бол хэлж шít нийтдээ улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтаар 2026 онд 3.2 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Дээрээс нь 1.9 их найт төгрөгийн тусламж зээлээр хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг. Нийтдээ 5.1 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрхчил тавьж байгаа. Тэндээс одоо энэ Ардсан намын гишүүд бол энэ засгийн газрын төвшөнд бол ямарваа нэгэн тийм хөрөнгө оруулалтыг тавьж чаддаггүй нэг ширхэгч. Энэ улсын төсөв батлах бол маш том одоо үндсэн хуулийн дараа ордог хамгийн том эрхүүдийн нэг. Энэ дээрээ орон нутгийн одоо нэр дэвшиж гарч ирсэн тэр хүмүүс орон нутгийнхаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тавьдаг. Энэ нь одоо Ардсан намын гишүүдийн хувьд бол яг ингээд тоогоор нь хэлчихээ 190 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг орон нутгатаа тавьсан. Энэ нь улсын төсвийн 26 онд хийгдэж байгаа нийт 5.1 их найдын дөнгөж 3.8% нь 3.8%. Ардсан нам бол 42 улаа 3.1 нь одоо энэ сууж байгаа 33% сууж байгаа. Гэтэл одоо ингээ 3.8% одоо нийт хөрөнгө оруулалтын 3.8%-ыг л тавьсны төлөө ийм одоо хачин зүйл ярьдаг нь бас буруу гэж бас та бүхэнд хэлмээр байна. Бацар гүшүүний асуултанд хариулъя. Бүлэг хуралдаж байна. За энд бол завсарлага дууссан. Тэгээ бид орж ирээд дурлаа үргэлжлүүлж байна. За бүлэг бас тэндээс биднийг дуудаад хоёр талд дуудагдаад ингээд чуулганаа өндөртгээд энд орж ирээ сууж шүү бацар гүшүүнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт за миний лав сууж ирсэн энэ 3 парламентын хугацаанд энэ хөрөнгө оруулалтууд нэг айхтар ус төржөөд Ардсан нам, Ардын нам гэж хит ихтэй ялгараад явсан юм байхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Хит ялгарсан тийм юм байхгүй шүү. Ардсан намынхныг цөөнх байх үед бид яаж хүндэтгэж яаж энэ хөрөнгө оруулалтуудыг бодлогод нь яаж явж ийлаа. Одоо байсан гишүүд өөрсдөө бас энийг бас шудраг хэлэх хэрэгтэй шүү. Бүрдүүлж гишүүнэ таа ч гэсэн одоо дарга урал даргалж байна. Хоёулаа одоо 3 дахь парламенттай сууж байна. Та одоо сонгуулиор очиод энэ миний тавьсан хөрөнгө оруулалтууд энэ одоо бид нар ингэж ажилласан ингээд зөндөл юм яриад явах боломжууд гарч л байсан баг. Боор тас биш тийм гэж ерөөсөй байхгүй шүү. Тэгэд хөрөнгөөр одоо жишээ нь 2026 онд орж иж байгаа 8.8-аас чинь 3.2 нь л улсын төсвийн хөрөнгө оруулалт байна. Үргэлжилж байгаа нь 2.2. За шинэ нь одоо нэг их найд гарантал байна. Энэ дотор л ярина л да. Нэг их найд гэдэг дүн дотор л ярина. Шинээр эхлэж байгаа хөрөнгө оруулалтуудыг бол тэгэхээр 3 байна уу хэдэн хувь байна. За яг тэр тэрийг бол би нэг одоо маргалдмааргүй байна. Хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт. Тантай тэр одоо санал нэг байна. Гадаадд хөрөнгө оруулалт хийж байгаа биш. Монголын ард түмэндэл үлдэх ёстой. Монголын ард түмэндэл одоо төрийн үйлчлэгийг хийж байгаа ийм л одоо байшин барилга чинь л хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр хэдүүл ямар нэг аргаар ямар нэг байдлаар хуулинд нийцүүлээд төсвөө урагшлуулъя. Одоо бид чинь 5 ил цүлэгтэй болцсон. 55 хоног алдсан шүү дээ. 9 сарын 1-нд өргөн барьчаад бид нар 10 сарын 17-нд дөнгөж 2 дахь хэлцүүлгээ хийсэн. 10 сарын 22-ын хүртэл одоо байнгын ороо улсын хурлаас баталж өгдөг ажлын хэсгээ хүлээгээд аргаа бараад байнгын орон дээрээс батлаад ингээд өнөөдрийг хүртэл явж байна. Энэ ажлын хэсгөө сайн ажилласан. Одоо чадхаас нь чадахгүй хүртэл ажиллаж байна. Маш хүнд нөхцөлд 9 сарын 1-нд засгийн газрын өргөн барьсан одоо тэрнээс хойш энэ одоо 2 сарын хугацаанд улс төрийн нөхцөл байдал одоо маш хүнд болсон. Гадна талдаач тэр ордон доторч тэр. Ингээд одоо аль болох олон нийтийн тавьж байгаа энэ шаардлага за бас хамгийн одоо олон санал авч энэ салбараа хамгийн их анхаараарай гэсэн энэ боловсролын салбарыг мөн одоо эрүүл мэндийн салбар энэ бүхнийг одоо арай хийж одоо бас тавьж байгаа шаардлагуудыг багтаах гэж энэ ажил. За жохосод баярлалаа. Би ажлын хэсгийг муу ажилласан гэгүй үнэхээр сайн ажилласан. Ажилласан ч учраас энэ асуудлуудыг гаргаж ирсэн байх гэж ингэж бодож байна. Яг үнэндээ ус төржилтийг бид биш тодорхой ингээд хүмүүс хийгээд байгаа. Үнэхээр одоо сэтгэл дундуур байж арчилсан нам хуульж өрчөж төсөвт мөнгө тавиулах боломж байхгүй. Та нар одоо 68 муулаа өдөж бидний хуульж өрчүүллээ юу? Зөрчүүллээ юу? Тийм учраас би танай бүлгийг хоролдож байгаа
танай бүлэг дээр би төсөв ярьж байгаа гэдэгт итгэхгүй байна. Яаж дэд дарга тавиулах вэ? Яаж төсвөр одоо бойкотлж одоо дэд даргатай болох вэ? Аль бүлэглэлд дийлэх вэ? 15-наас өмнө төсөв маань ч гайгүй, ард түмний тэр цалин цагаан маань ч гайгүй. Аль нь дийлэх үү гэдгээл тэн дээр одоо ярилцаа сууж байгаа гэдэгт бол би бат итгэл. Сайн Батцуур гишүүний хэлж байгаатай би бас санал нэгдээд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна л да. Жавхлан сайдаа. Би миний энэ 2024 оны төсөв дээр 2023 оны 11 сарын 4-ний өдөр энэ чуулганы эндэр дээрээс хэлжсэн энэ төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлт байна. Тэгээ энэ дээр би нэг жоохон юм уншаад өгч. Төсвийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын хуваарлалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдлаа. Үүнийг Хинтээ аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 14 сая 507 мянган төгрөг байна. Гэтэл Өмнөговь аймгийн хувьд 541 мянган төгрөг. Орхон аймагт 931 мянган төгрөг хуваарлагдж байна. Тэгээ энэ дүнгээр үзэхэд тухайн үед бол 87 мянган хүнтэй байсан Хинтээ аймаг. Тэр жил нийт одоо хөрөнгө оруулалтын дүн 1 их 80 180 тэрбум байсан шүү дээ. 1 их 80 180 тэрбум. Тэгээ өнөөдөр энэ зарим нэгэн хөрөнгө оруулалтууд нь явагдаад дуусаад энэ усын төсвүүдээр чинь Хинтээ аймгийн 26 төс дарга хэмжээ байгаа. Тэнд 721 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан ингээд төсвийн зарчим алдагдсан. Дарга нар чинь болтоор ингээд тавиад идэг. Тэгэд энэ Ховд аймагт нэг баруун дөрвөн аймагт нэг 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан юм л да. Тэр нь жишээ нь одоо энэ Амгаланбаатар гишүүн 3 тэрбум төгрөгөөр Говь Алтай аймагт одоо ийм юм ажил хиймээр байна гэдэг зүйл яриад Төвшин гишүүн бас Завхан аймагт 3 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хиймээр байна гэж хэлээд дээрээс нь таны ард суудаг Заяабал гишүүн, Урдчин суудаг Чойлжсүрэн гишүүн хоёлоо Увс аймагт Улаан уул руу явдаг зам нийтдээ 3 орчим тэрбум төгрөгөөр тавигдах юм аа. Тэрнийг одоо та хөрөнгө оруулалтаар тавьж өгөөч гэд ийм ингээд олон гишүүдийн хамтарсан тэр зүйлийг л би өөрийн нэрээр гаргаж байгаа болохоос биш. Энэ одоо 20 тэрбум төгрөг бол нэг тийм их биш шүү дээ. Эн чинь тэгээд танаа намын даргын тухайн үед хийжсэн тэр 14 сая 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын хувьд бол ховд Увс Завхан Говь Алтайгийн бүх иргэдэд хуваахан бол 50 мянган төгрөг байхгүй да. Тэгээ тийм учраас та нар энэ өөрсдийнхөө энэ засгийн газар дээр байгаа энэ хөрөнгө оруулалт замбраагүй тавигддаг Монгол Ардын нам одоо бас яг 9 жилийн хугацаанд бол үнэхээр Жавхлан гишүүний хэлсэнчлэн тийм айхтар одоо юу гэдгийг Ардын нам ардсан нам гэж хуваахгүйгээр бас төсвөө бас хөрөнгө оруулалтын төрөө бол аятайхан тавьж ирсэн. Ямар ч хил нам гарч байгаагүй. Ийм их хөрөнгө оруулалт хийж яхад би тухайн үе шүүмжлээд өнгөрч ирсэн болохоос биш өнөөдрөх шиг ингэж төсөв барьцаалж хин нэгэн хүн албан тушаалд нэг тавих тухай асуудлыг ярьж ингэж устөрж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна.